Сайн байна уу? Би ойдлын цех ажиллаулдаг. Одоо манай хэлбэршүүлсэн горимд хамрагдахын тулд одоо татврын албанд хүсэлтэд гарах боломжтой болов уу? Баярлалаа. Монгол такс татрын хөтөж хариулж байна. За, тэгэхээр 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа татрын хуулийн шинжилэлт нь татвар төлөгч хялбаршуулсан гормоор татрынхаа тайлан гаргах хэлгийг ийм шин заалт хэрэгжиж байгаа лээ. Тэгэхээр энэ тайлант үе болох 21 оны 9 сарын 30-ны дотор та өмнөх жилийн чинь борлуулалтын орлого 50 сая хүрээгүй учраас хүсэлтэд харьяа татрын албанд хялбаршуулсан горимд ор тайлагнаа гэсэн хүсэлтийг илгээж зөвшөөрөл баталгаажсан байх ёстой. За ингэнгүүт 21 онд та татрын тайлангаа хялбаршуулсан гормоор тайлагнах бүрэн боломжтой юм аа.